Зарим хувийн хвшлүүд боломжтой бол өөрсдөө сургууль цэцэрлэг гаргаад яг тэн дээр хийчмээр байна. Яг үнэ хэлэхэд. Нийслэлийн зүгээс сүүлийн 2-3 жил бол маш эрчимтэй газар чөлөөлөлт дэд бүтцүүдийг хийж байгаа. Гэхдээ харамсалтай нь одоо нийслэлээс шийдэж чадахгүй асуудлууд зөндөө. Нийслэл хууль эрх зүйгээр нэг хуулийг өргөн байрладаг институт биш. Харин яамдууд энэ хуулийн өөрчлөлт асуудлууд дээр ордог. Тэгээ нийслэл бол одоо их хөрөнгө оруулалт юм дээр бол бидэрт макро эдийн засаг дээр бол менежмент хийгээд энэ станц дэд бүтцүүдийг шийдчихээр аргууд бол зөндөө. Гэхдээ харамсалтай нь улс төрөөч ойлгодгүй, эдийн засгаач ойлгодгүй боломжийг олгохгүй байна. Одоо үнэн л хэлье. Тэгээ тэрнээсээ болоод хөрөнгө оруулалтаач гаднаас татаж чаддгүй, зээлээч авч чаддгүй, бондооч авч чаддгүй. Бид нар чи хөгжиж улс ипотекийн зээлээр энэ төслүүд явж байгаа шиг Монгол улсын хувьд нэн өнгөлттэй зээл авч иж энэ том дэд бүтцүүдийг хийчмээр байгаа байхгүй юу? Улсын зүгээс бол одоо энэ дулаан, цахилгаан, нийтийн эдэлбэр, нийтийн тээвэр гэдэг юмнуудыг хиймээр боломж байна. Гэхдээ гол нь биднэрт одоо энэ хууль эрх зүйн үед эрх нь алга.